би 10 их хэрт сургуульд төгсгөө дэлгэрхийн дээшрээ явж нөгөө хадны сүг зураг үзүүлэн экскурсээр явна багш дагуулад явдаг байсан. Тэр чинь хүнд юм үлдчихэж байгаа хгүй. Бид чинь энэ чинь амьдраад байгаа юм байна. Хэдэн мянган жилийн өмнө манай энэ чинь хан дээр ингээд нэг юм гөрөөс мөрөөс сурдаг нөхдөд байсан юм байна. Тэр шиг өөрийнх нь амьдарч байгаа газрын талаар үгүй ядч л одоо энэ бол үнэхээр эзэн төвөрний нийслэлсэн том хот байсан гэдэг бахархланд хүргэхэд наа чи бол мундаг хэрэгтэй л идэв. Киноныхаа зураг авалтыг бол бид үзсэн тохиолдол одоо баг үзсэн. Тэгээ жилийн зураг авалтууд явчлаа. 100 наадмаасаа эхэлсэн. Газар тариалангийн хураалт бүх юмуд оруулсан, тариалт тийм зүйлүүд оруулсан. Одоо өвлийн бас хэдэн зургуудаа авцгаацсан. Он гарахад нэг бэлэн болгочих واخ. Эрдэмчлэгийн хордлыг санхүү төсвийн гайгүй тавиад ер нь энэ тэр дээр гадна дотноос ирэх хүмүүсийг одоо манай хоролдон барь төвтөнөөс асууж агаад сайн зочин авцраад тэр хэсгээ ерөөсөө ингэж нөгөө урлаг соёл наадмынхаа арга хэмжээнээс дутхгүй үнэлт өгүүлдэг гэж тэр хэсгээ тов ойлгож тэр хэсгээ жоохон санхүүтэй болгож гоё хэмээр санагдсан шүү. Ер нь дэлхийн гол соёл иргэншлүүдийн төв болсон нэг тийм нутгууд байна. Одоо жишээ нь эртний Египтчүүд бол Нийл мөрний сав нутгаа. Вавилончууд болохоор Тэгр Евфрат мөрнө. Манай Аз дахинд болохоор Хятадууд Шар мөрнө, Хөх мөрнө. Манайхан орхны хондыг үүдлийн соёл иргэншлийн, суурьшмын соёл иргэншил хосолсон юм хөгжлийн өлгөн нутаг гэж үздэг. Хүннүгүйгээс ахуулаад хүннүгүй хаад дөөргөө тэнд байгаад. Тэр чинь улс төрийн төвүүд нь тэнд байна л гэсэн үг. Улс төрийн төвийг бараадаа л худалдаа, үйлчилгээ, зам харилцааны эдийн засаг аж ахуй дагаал явж байдаг. Тэгээ хүннүгээс наашлаад төрөг уйгурын үе, Китаны үеийн хөгжлийн төвүүд тэнд л байдаг. Чингис хаан хар хороо маань тэнд нийслэл болгож байгуулсан байна. 1220 онд. Тэгээд наашлаад ирэхлээр их хааныг залгамжуулсан хөвгүүд нь хар хором төвт бодлогыг үргэлжлүүлээд явчихж байгаа. Тэр нь Өгөөдөө мэргэн хаан хар хоромо орхитгон байгуулсан. Тэр нөгөө Төмөн Авлант ордон гэдэг чинь хаан төрийн яг төв нь багт. Тэгээд Төмөн Авлант ордныг 1236 оны 2 сард цагаан сараар байгуулж гүйцээд томоохон найр хором хийсэн байна. Энэ тухай Юан улсын судар гэдэг сурвалж дээр бичсэн байх. Тэнд улаан бичин жилийн цагаан сараар олон ван ноёд зоог базааж Төмөн Авлант ордныг барьж төсгөсний хором хийв гэж бичсэн байна. Тэгэхээр эн чинь ийм түүхийн хөдөлшгүй баримтад тулгуурсан ийм үндэслэлтэй судалгаатай учраас хар хором хотыг өргөтгөн байгуулсны 790 жилээ хаан төрийн ордон Төмөн Авлант ордныг байгуулсны 790 жилээ болж байгаа. 2026 оны 2 сард цагаан сар болно. Яг цагаан сараар Төмөн Авлант ордныг барьж байгуулсны тэр их хөрөм найрыг хийсэн байна шүү дээ. Тэгэл эндээс чинь манайхан үргэлжлүүлээд Эрдэнэсуугийнхаа гал бас залгуулаад ярих хэрэгтэй. Өндөр богд гэм байна, Автай сайн хаан байна. 1586 онд Эрдэнэсууг хаан байгуулсан тийм ээ. Залгам чанартай энэ бүтээн байгуулалтуудын талаар бид нэр эргэж хараад одоогийн нийгэмд энэ оюун санаанд үнийгээ бас нэг ойлгуулж нийгмийн соён гэгэрэлд хувь нэмэр болж байгаа. Нөгөө талаар энэ түүхийнхэн үнэтийн сайхан мэдээ баримтууд бахархал дээр суйрлаад одоогийн хар хоромын Яваандан тэр бүс нутгийн хангаан бүс нутгийн улмаар Монгол улсын хөгжлийн нэг дархлааг тэнд бий болгох боломж бас нэгднэ гэж ойлгож байгаа. Бид бол нэг ийм л юм жишгтэй боломоор юмш надад санагдтыг. Би Батэрдэндээ ч гэсэн нэлээд олоодаа хэлсэн. Бид ерөөсөө орчин үеийн түүхийг одоо нийт шинэ үеийн түүх гэх үү. Тэгээ өнгөрсөн 100-ны түүхийг одоо альва юмны 100 жил тэмдэглэх, 70 80 90 жил тэмдэглэхтэй. Заавал тухайн газрынхаа эртний түүхтэй ярьж байхгүй бол энэ чинь зөвхөн бидний өнөөдөр амьдарч байгаа улс Монгол биш шүү дээ, тийм. Бидний эцэг дээдсийн бадруулж явсан Монгол улс. Бидний өөр хөвгтөө өвлүүлж үлдэх Монгол улс. Дэлхийд гүрнээ байгуулсан, зарлцсан үедээ хийжсэн. Одоо бид тэр түүхийг л ярих гэж.
790 жилийн дараа энэ түүхээр л бид нар бахарах гэж штэ. Сумын түүх гэж бас байлг байх уу тий? Орон нутгийн түүх бас байлг байх ба. Гэтэл энэ чинь улсын түүхэн дундаа бол гайхамшигтай байна л да. Бидний өөр хүүхдүүдийн үе бол ерөөсө хар хорны. Бидний үеийнхэн бол хар хорин сум сангаа ичих. Бидний эцэг дээдс болохоор Богдхан уулын аймгийн Ханган хайрхан уулын хошууныхан. А түүний дээд өвг нь бол одоо Түшэйтхан аймгийн Түшэйт хааны хошууныхан. За бүр дэше 6-7 ярих юм бол Эсэнт хүрний эхнээс л хар хурумын үеийнхэн. Ингээд нэг ер нь бидний үеийнх нэг хар хорныхны одоо байгаа амьдарч байгаа залуучуудыг дээше нэг 10 үе аваад үзэх юм бол ерөөсөө Монголын болон дэлхийн төв зөг болсон их хар хором хотын үр сад. Японы яг тэр цаг хугацаанд нийслэлсэн Камакурагийн хотод би очиж ирсэн. Жижиг хот байна лээ. Гэхдээ бүгд бахархдаг. Бид 800 жилийн өмнө Японы нийслэл байсан. Гэт бахархаж байгаа. Тэгээд ер нь тэр бахархалч ингээд үргэлжлэх юм байна. Хар орноос одоо энэ хүн төрөлхтөн байгаа цагт хүн төрөлхтний түүхэнд хамгийн агуу нөлөө үзүүлсэн эзэнт гүрний голомт байсан газрын түүх гэдэг чинь ингээд үргэлжлээд явах. Хинч эзэн шарилгаж чадахгүй. Бид харин жигээл бадруулаад яг нэрдэмтэй номтой хүмүүсийн үгийг сонсвол ингээл явах хэрэгтэй. Бидний бас урилгыг хүлээж аваад энэ уулзалт маань хүрэлцэн ирсэн эрдэмтдтэй болон улсын хурлын гишүүн алтан гэрэлтэй нутгийн зөвлөлийн дарга зөвлгүүдээ бүгд бас баярлалаа. Өгөөдөө хааны Түмэн амгалан дордонг байгуулсны одоо ингээд 790 жилийн ой, за Эрдэнэзүү хийдийг байгуулсны 440 жилийн ой, Харан сум байгуулагдсны ингээд 70 жилийн ой арга хэмжээ өмнө одоо бид энэ хүү уулзалтыг хийгээд энэ ой дээр ямар арга хэмжээг зохион байгуулах вэ гэдэг талын бас саналыг солилцлоо. Та бүгдийнхээ хүнтэй саналуудыг тусгаж аваад ажил хэрэг болгож ажилуулна гэж бодож байна. Эртний нийслэл Харан хотынхоо энэ түүхийг ингээд үргэлжлүүлээ сурчлаад хар оронд Монгол орон даяараа дэлхийн нийтдээ за тэгээд хамгийн гол нь Харан сумд одоо ингээд төрж өсөд үдийг явж байгаа ирээдүйн хойч үедээ ямар нутагт байгааг энэ ямар нутагт амьдарч байгаа гэдэг бахархах сэтгэл төрүүлэх одоо энэ мөчийг бас үлдээх нэг чухал шаардлагатай байна гэдэг та бүдээсээ бас сонсож ойлголоо. Ингээд бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. Баярлалаа.